Тэгэхээр дугаар олголтыг хязгаарснаас хойш импорт автомашины тоол харьцангуйдаа буурсан дүр зурагтай харагдаж байгаа. Гэхдээ үнийн дүнгээ даваад үзэхэд бараг өөрчлөлтгүй буюу 1 тэрбум ам.доллараас одоо өндөр түвшинд хийвэр байгаа. Тэгэхээр энэ нь ерөөхдөө зах зээлийн бүтэц хэрэглэгчдийн зан төлөвийн талаар юуг харуулж байгаа вэ? Сүүлийн 3-4 жил бол ерөнхийдөө импорт бол дараалал өсөж ирсэн. Энэ нь бол мэдээж нэг том асуудал нь ковидын дараа дэлхийн нийтээр ер нь зах зээл эдийн засаг хөдөлгөөнд орж ирсэн. Хоёр дахь шалтгаан нь хятадын засгийн газар нөгөө хилээ нэхгүй бас тодорхой хэмжээнд нэлээд байж хагаад 23 оноос хилээ нээстэй холбоотой одоо хятадаас орж ирэх бүх бараа бүтээгдэхүүн дээр нь ялангуяа манай автомашины хувьд бол Япон, Европ, Америкээс орж ирж байгаа нь бас нэгдсэн. Тэгээ ер нь бол тодорхой хэмжээний одоо нэг талаасаа бас эрэлт нөгөө талаасаа жоохон хөөсрөлт байсан. Тэр бол ингээд бодит хөрсөн дээр бууж байгаа нь харагдаж байна. Хоёр дахь асуудал нь бол мэдээж нийслэлээс 2025 оны 6 дугаар сарын 1-ээс 730 мянган автомашинаас дээш одоо болсон тохиолдолд дугаар олохгүй гэж хязгаарлалт хийсэн. Тэр нь бол нөлөөлсөн байна. Тэгэхээр энэ нөлөөлөл бол ялангуяа 26 онд бас харагдах гэж бодож байна. Тэгэхээр засгийн газар одоо авч хэрэгжүүлж байгаа энэ бодлогын өөрчлөлт хэр үр дүнтэй бас ил тод байж чадж байгаа гэж тань харж байгаа л. Сүүлийн шийдвэрүүдийг бас хэрэглэгчид одоо хэр хүлээн авч байгаа юм шиг тань харж байна. Ер нь хангалттай одоо хэрэгжилт нь байж чадж байна. Гэхдээ яг хуу ер нь зарчмын хувьд бол зөв шүү дээ. 2012 онд л Батуул дарга хотын захирагч болоод уг нь ийм шийдвэр гаргах гэжсэн. Тэгээ улс төрийн шалтгаанаар л энийг хойшлуулаад олон жил явсан. Энэ бол хизээ нэгэн цагт хийгдэх ёстой л байсан асуудал. Тэр үед хэрэгжүүлсэн байсан бол өнөөдөр бид нар энэ төгжрэл агаарын бохирдол, энэ уур бухимдал, стресс гэдэг асуудал гарахгүй. Дээр нь эдийн засагт ингээд шинээр зам барих, гүүр барих гэл хойноос нь ингэж дандаа асуудлыг шийдвэрлэх гэж явж байсан. Энэ бол хизээ нэгэн цагт хийх ёстой дэлхийн бүхэл оронд хийгддэг асуудал. Ер нь бол Монгол улс өөрөө автотеврийн хуулийн ч гэсэн 100 гарталтай жолооны үрдтэй теврийн хэрэглэх ёстой. Гэтэл бид нар ингээд 87% нь дандаа баруун гарталтай жолооны теврийн хэрэглээд явсан. Тэгээд ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй учраас Монголд орж ирж байгаа тээврийн хэрэгслийн 85-аас 90% нь дандаа насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл орж ирж байна. Тэгэхээр энийг бол одоо ийм хууль дүрм журмаар зохицуулахаас өөр байхгүй. Мэдээж ямар нэгэн шин дүрм журм гаргахт бол зах зээл мэдээж цочрог хүлээж авах нь ойлгомжтой. Хүн болгон таалагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ Монголд бол сүүлийн үед ажиглагдчихсан юм бол ерөөсөө ялангуяа сүүлийн 3 жил 123 мянга, 127 мянга, 140 мянган машин импортлж оруулж ирж байсан. 23, 24 оноод 22 онд ч гэсэн. 25 онд бол ингээд 99 мянга болж ирж байна. Тэгэхээр эн чинь өөрөө зах зээлийн багтаамж гэж байдаг. Зах зээлийн багтаамжаасаа итерээд одоо та бүхэн өдөр мэдж байгаа автомашин импортлж оруулж ирж борлуулдаг аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс бол машин борлуулдаггүй байна л гэдэг. Гэтэл энэ чинь өөрөө зах зээл нь ханчаад байгаа байхгүй. Дээр нь ингээд хий хөөсрөөд хэрэглээний зээлж маш их гарч ийн. Энэ чинь өөрөө л валют гадагшаага уурсаж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бодлогын хувьд бол зөв үр дүн гарч ирж байна. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд энэ зах зээл нь энэ зарчимд орох нэг 2-3 жил шаардлагатай шүү дээ. Тэгэхээр үл зөв л юм явж байгаа. Тэгэхээр дугаар олголт хязгаарсан за насжилт өндөрт автомашин импортыг бас хэрцангуйдаа зохицуулж байгаа зэрэгээс үүдээд одоо нийт импортын бараг талаас илүү хувийг одоо хайбрид автомашинуудаас бүрдүүлж байгаа гэсэн юм статистик мэдээлэл гарсан байгаа. Тэгэхээр ерөөдөө таны хувьд дистрибьюторуудын засгийн газрын бодлого, төрийн бодлогын өөрчлөлтүүдийг бас хэр хүлээн авч бизнесээ одоо дасан зохицуулж чадж байгаа л гэж харж байгаа. Таны хувьд ер нь дистрибьюторуудад тулгарч байгаа гол эрсдэл юу байгаа гэж харж байна. Та бас зах зээл ерөөдөө одоо хандсан байгаа гэд хэлж байна шүү дээ. Тэг яг хуу
хит их тоо гэдэг нь өөрөө хандчаад байгаа. Тэгснээс автомашин ч өөрөө эдийн засаг өсөөд тэрийгэ дагаад хүмүүсийн амьдрал дээшлээд явхад бол тэртээ дөрвөө хэрэглээ учраас байнга нэмэгдчихэд. Дээрэс нь хүмүүс бол автомашиныг байнга шинжилж байдаг учраас мэдээж автомашин бол чухал салбар л да. Бид нар манай дистрибьютор гишүүдийн хувьд бол мэдээж дэлхийн нийтийн чиг хандлагыг мэдээж захирагдан тэрийг харна тийм ээ. Дэлхийн нийтээрээ бол аль болоход бензин шатхуун бага зарцуулдаг бага хөдөлгөөртэй машин руу шилжиж байна. Дийлэнх үйлдвэрлэгч нар бага багаар цахилгаан болон хайбрид хөдөлгөөр рүү шилжиж байгаа. Тэгэхээр мэдээж бид нар ч тэр эдгэр брэндүүдийг Монголд борлуулдаг учраас тэрийгэ дагна. Бидэнд нэг анхаарах зүйл байгаа. 2018 онд цахилгаан автомашинтай холбоотой стандарт засгийн газраас баталсан. Тэрэн дээр бол одоо ийм цэнгэлэгч оролт гаралтыг ашиглана гэдэг. Тэгээ нөгөө ногоон дугаар олгож байгаа шүү дээ. Ногоон дугаар олгохыг зөвхөн 100% цахилгаан машинд гээд яваад байгаа. Гэтэл одоо дэлхийн нийтийн чиг хандлага ялангуяа Монголын цагаар замын нөхцөл байдал хэрэглэгчдийн хүсэл сонирхол бол илүү цахилгаан дээр суурилсан тэр хослол хөдөлгөөртөө явж байгаа учраас бид нар эргээд энэ стандартаа хараад одоо ногоон дугаарыг бас тэр цоошин хослол хөдөлгөөртэй автомашинд олгож эхлэх цаг нь болцсон юм уу гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд бас сая дурдсан. Ер нь энэ утаа төвжирлээ асуудал бол Улаанбаатар хотын хувьд онд амсан энэ сорилт болж байгаа. Тэгэхээр таны хувьд бас сая дурдахтай засгийн газрын төрийн бодлого бол харьцангуй одоо хоцорч явж байна гэдэг. Тэгэхээр одоо таны хувьд дутагдaltaй байгаа зүйл харж байна. Бодлогын хувьд одоо ямар нэмэлт өөрчлөлт хэрэгтэй бол эсвэл одоо хэрэгжүүлж байгаа бодлогынхоо хэрэгжилтийг одоо 100% хангаад явхад 25-10 жилдээ бодиттой үр дүнд хүрнэ гэж харж байна. Тий. Ер нь бол өмнө нь бол дандаа ингээ хоцроод сүүлд нь асуудлыг шийдвэрлэх гэж явж байсан. Одоо бол шийдлийн төрүүлж гаргаад одоо ялангуяа энэ 730 мянган автомашин ингээ хязгаарлаж байгаа нь одоо өнөөдөр иргэдэд хэрэглэгчдэд автомашин борлуулж байгаа бидэнд ч гэсэн тийм амаргүй байгаа. Ягаад гэвэл дугаар олдохгүй байгаа шүү дээ. Тэгээд хамгийн бодит үнэн бол бид нар одоо дугаарыг зах зээлээс худалдаж аваад борлуулж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж хаана хүндрэлтэй байгаа. Гэхдээ одоо ер нь бол энэ бодлого нь зөв явж байна л гэдг нь харагдаж байгаа учраас засгийн газар нийслэл бол одоо энэ бодлогоо 100% хэрэгжүүлэхийн төлөө тууштай явах хэрэгтэй. Одоо юун дээр мэдээж анхаарах хэрэгтэй гэхээр 2030 оноос баруун гарталтай жолооны хүртэл автомашиныг хориглоно гэдэг одоо шийдвэр гаргачихсан зарлаад явж байгаа. Энийг одооноос өшөө идэвхжүүлээд хэрэглэгчдэд мэдээлэл сайн хүргэж явж байгаа хэрэгтэй. Тэгэх юм бол хэрэглэгч болон импортлогч нар 2030 онд бэлдэж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр үед одоо сонголтуудаа бэлдсэн байх хэрэгтэй. Нэг талаасаа нөгөө талаасаа одоо түрүүний миний хэлсэн дэлхийн нийт ер нь хэрэглэгчдийн хандлага бол цахилгаан болон хослол хөдөлгөөртэй автомашин руу орж байна, орхон тодорхой болчихсон. Ялангуяа Монгол улс өөрөө нефтээс 100% нэг улсаас хамааралтай. Энийг бид нар ингээд байнга л мэдэрч байгаа. Гэтэл Монгол улс өөрөө нүүрстэй орн цахилгааны асуудлаа шийдээд дээр нь дэд үтцийн асуудлаа шийдчих юм бол бид нар бол энэ нефтээс хамааралтай байдлаа багасгах. Энийч дагаад валютын урсгал, валютын ханш үсэх гэдэг зүйл байна. Дээр нь байгаль орчинд бол маш их ээлтэй. Бид нар шинэ технологийн автомашинд оруулж ирэх юм бол. Тэгэхээр одоо энэ нь ингээд нэвтэрж эхэлж хахад бид нар стандартын аль хэдийн дахиад шинжилээд бодлогоо аль хэдийн тодорхойлцсон байх хэрэгтэй. Одоо хамгийн наад захын жишээ нь оруулж л ирж ивэл болоо гэж биш. Одоо шинэ буюу шинэвтер автомашиныг гээд эхнээсээ он заагаад эдгээр автомашинууд бол ийм татвартай татваргүйч гэдэг юм.
бодлогын үед дэмжиж байгаа.